За сайн байцгаана уу? Take off хамтгийн дуучин Сүхбэй байна. За тэгээ өнөөдөр гэх юм бол манай баг хөө Эрдэмүн гэдэг нэртэй. За 3 нас 7 сартай. Битэрийн амттай дурсамж нэвтрүүлэгт одоо урагдан орж байгаадаа баяртай байна. За тэгээд нэвтрүүлгээ эхэлцгээе те. Ундаа авах юм нөхөө. За маа. Опа энэ ямар ундаа гэнэ. Кола юм шүү дээ. Нэг кола авах уу? За. Аав насны ууч. Ямар амттай байна? Атта шоу. Шоу? Тийм биш шоу шүү дээ. За тэгээд энэ нэвтрүүлгийн бас одоо онцлог гэх юм уу одоо хүүхэд байхдаа иддэг байсан тийм амттангуудаас идэх юм шиг. Чи янз бүр бичэн гэж мэдэх үү минийхүү? Мэдэх үү? Аав нь хүүхэд байхдаа иддэг байсан. Минийхүү бичээ иддэг лөө. Манай хүүхдүүд чинь бол одоо ер нь 3 бандтай бүгдээрээ урлагийн одоо баг болж ах шиг байна. Манай том бол одоо бас та бүхний сайн мэдэх манай одоо том 4 толгой, том 6 толгой киноны голдор манай Баатра гэдэг манай том хүү одоо киноныхын нэр бол Баатра. Тэгээд бишрэл гэдэг, сүх жаргалын бишрэл гэдэг. Манай дундх маань бол бас Том Китс гэдэг бас дуэт юм хамтлаг бас эмэгтэй эрэгтэй хоёр ингээд дуулдаг. Тэрнийх нь одоо хүүн бол одоо манай дунд хүү байгаа. За энэ баг маань одоо бас ингээд эфирийн бас ингээд болж эхэлж явах шиг шүү дээ. Чи ямар мэрэгчлээ болох юм бэ нөхөө? Цагдаа гэлөө. Цагдаа юм уу? Цагдаа болох юм уу? Хоёул ингээд толгоч. Хоп. Миний хүү аль бичээний нийт юм нөхөө? Энэ цинкрийг үү? Окей, аав задлаад өгье за. Зама. Аав самталч тэхүү. Энэ орит адилхан юм шүү. Ой бэ. Ор юм уу? Хай. Ор биш нэ, өөр бичнэ. Ому бэ. Намын хэлсэн. Крем уу юм. Дотор олон янз үгүй шүү дээ. Гоё юм. Чи телевизийн нэвтрүүлэлд орсон чи ямар байна? Гоё юм. Мэгүү тэгвэл телевиз үзэж байгаа хүмүүс нэгээс 10 хүртэл тоолоод үзчих юм. Тоол амар хэллээ тоол. Нэг. За. Гоё. За. Доё. За. Тэгээ тоолооч. 10 хүртэл тоолдог үстэй. Нэг. Аяа. Нэ. Ёд. Аяа. Сайхан давчилж явах шүү дээ. За одоо нэг дууд болчих юм. Баса байла. Баса байла. За тэгээд цааш дуустал тоол та. Багшаа баярлаа. Цэцэрлэгийн багшаа. Миний хүү ямар амттан дуртай байлээ? Юу идэх дуртай байлээ? Эрдэмүн ээ. Чи юу идэх дуртай юм? Энэ тотэ. Энэ бичээнд үү? Өөр. Чи тоортон дуртай гэдэг үстэй. Би тотэ. Чи өчтөр аав жиргээ юу аваад өгөх гэлээ? Макви. Маквин ийг задлж байгаа юм. Оп. За уран бүтээлч бидний хувьд гэх юм бол одоо гэртээ ер нь цаг зарцуулах. Ау. Гоё нэ. Гэртээ цаг зарцуулах одоо тал дээр бол ер нь жоохон муу гэдэг. Тэгээ сая тавлт дуусаад 2-3 хоног хүүтэйгээ яг бас цаг зарцуулаад хамтдаа гадуур хоолнд ороод за зүг одоо тоглоомын талбай дээр тоглуулад тий бас хүүхдтэй нэг боломжоор жоохон цаг гаргах гээд манай нөгөө хоёр ч одоо ер нь томроо явцсан шүү дээ. Гэртээ ер нь тогтохгүй тэгэл одоо энэтэйг л ер нь нэг болж игэл жоохон цагийг өнгө. Нөгөө хоёр чинь тэгэл гараал явчих ер нь гэрээс ээжтэйгээ аавтайгаа манай үуч юу яа дээ эмээтэйгээ баг 3 гатлаа амьдэрсэн байхгүй. Тэгээ сая нэг сүүлийн нэг сар гарan ер нь цэцэрлэг тарахаас өмнө ч юм уу гэртээ байцсан чи ерөнхийдөө тасаад тэгээ манай гэр рүү очие гэж ярьсан. Тэгээд ит. Миний хүү манай гэр рүү одоо харих уу? Эмэг рүү чууд гурлаа. Үгүй. Би манайг хай. Манай гэр рүү харьяа. Манай гэр нь гоё юм уу? Аавгийн хин гэдэг үлээ миний хүү? Сүхбэй. Сүхбэй. Сүхбэй аав. Ээж нь гэдэг. Поле. Болроо ээж. Аав нь юу гэдэг үлээ? Адула. Дуула. Аав дуула. Ээж нь. Ээж ажил хийдэг. Агааны үед юм нөхөө. Ага хийсэн уулаа. Хичээл явлаа. Хоёр агаа нь кино тоглодог л нөхөө. Зургатаар гардаг тий. Ямар кино тоглолт юм? Ямар тоглодог лээ? Шинэ да. Хичээл дээр сэргийг баяа. Хүн бүхнээс илүү сурья.
ярихгүй баяа. Авизи загснаа. Ясэнэда. Чи мэддэм юм дог? Хоёр агаан чамаг нэрээ зодж гин үү? Хэрэг зодж гин? Тотороо. Зодод байгаа. Чүн агаан зоддог л чамаг. За миний хүч нэрээ сүүлийн үед ямар дуу сонсоод байгаа вэ чи? Өлөг гөрүүл тий. За өлөг гөрүүлээ нэг долчих нэг. Улгуултэйсэн. Ваа. Юху. YouTube-с энэ дууг л байнга сонсоод байгаа. Тий. Night-ийн амтлагын дууснаар. Чи ямар өнгөнд дуртай байлаа минийхөө? Улгуулуу. Биш өнгө асууж авахгүй аа. Ямар өнгөнд дуртай юм? Улгуулуу. Бишээ өнгө, цагаан, ногоон, шар, цэнхэр гэдэг өнгнүүд байдаг шүү дээ. Ямар өнгөнд дуртай яах вэ? Ийм ногоон уу? Ногоон өнгөнд дуртай юм уу? За чи хэдэн настай? Чамаа хэдэн настай? 3 настай тий. Одоо удахгүй 4 хүрнэ тий. 11 сард. Чи ер нь дуулдаг хүн болох юм уу? Тэгнэ чи сая цагдаа болно гэсэн юм шүү дээ. Аль нь болох юм? Эмч болох юм уу? Цагдаа болох юм уу? Дуучин болох юм уу? Би цагдаа болно. Цагдаа болё. Цагдаа яадаг хүн блэ? Юу хийдэг лээ? Ингээд юу гэж байгаа. Зам дээр ингээд ийм замын хөдөлгөөн зохицуулдаг үстэй. Буудд юм. Цагдаа болох юм шиг тэгээд. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Бонобон. Бонобоноор хайраа илэрхийлье. Ивент тэтгэгч Cream O хавч урахтай жигмэг амт бүрийг мэдэр. Би чинь бүр 1-р ангид байхасаа эхлээд багшаа би дуулъя гэж 1-р ангид оронгуудаа тэгсэн чинь манай ангийн багш гайхаад хөөрдөнгүүтээ самбарын урд за дуул гэсэн самбарын урд гараад шууд дуучин өвөр Монголын алдарт дуучин Тэнгэргоон би монгол хүн гэдэг дуу шүү дээ. Аргалын утаа боргоодсон малчнигээр тэ төрсөн би тэгээд тайсныг самбарын урд гараад дуулсан чинь манай багш ямар хөргөн дуулд юм бэ гэл. Тэгэл ер нь энэ би урлагийн хүн болох ер нь баг замнал гэх юм уу гараа маань баг 8 настай байхдаа тэр үед л ер нь тодорхойлогдсон юм шиг. Тэгээ би чи 10 жил байхдаа нөгөө урлагийн үзлэг болохоор байнга хойно хоортоо гоцлолтон зогсдог. Тэгэл гоцлолтон баг зогсоор гол сургуулаа төгссөн. Тэгэл тэмцээн уралдаа янз бүрийн юм ордог. Тэгэл ер нь урлагийн сургуульд оюутан болж ороод 2 дугаар курстэй амтлынхаа танилцаал. Тэгээ одоо найзуудтайгаа танилцаад 23 дахь жилдээ гараа явж байна. Би өөрөө одоо урлагийн за хамтлагийн дуучин болоод ч тэр юм уу манай эхнэр өөрөө бас урлагийн сургууль төгссөн тий. Тэгээд жүжигчин найруулагчаар ингээд төгсөөд 18 онд соёлын урлагийн сургуулийг найруулагчаар бас магистр хамгаалаад за тэгээ 17 оноос эхлээд бид чинь киногоо хийж эхлээд ерөнхийдөө нэг 10-аад кино хийцэн байгаа. Тэгээ яг бидний одоо манай гэр бүлийн зорилго гэх юм бол ер нь яг л одоо энэ хүүхдэд зориулсан бага насны хүүхдэд зориулсан уран бүтээл яг ховорцсон энэ цаг үед яг энэ Монголынхаа хүүхдүүдэд бас нэг зөв үлгэр дөөрэ айлал тий. За тэгээд өсвөр насны энэ хүүхдүүд бас киногоор дамжуулж маш ийм урлагийн гоо зүй бас зөв тийм одоо дадлыг одоо аваасаа гэдэг үднээсээ цуврал кинонуудыг 17, 18, 19 гээд онуудад хийсэн. Араас нь ковидын үеэр бид нар бас зүгээр байгаагүй яг ковидтай байхад карантины хүүхдүүд за тэгээ хөвгтэй аялал өвөгийн хайр гэдэг 7 ангит кино хийсэн. Ер нь бага хугацаанд одоо бас нэлээд олон уран бүтээлүүдийг бас хийгээд бас амжуулалт гаргасан юм болоо. Тэгээ одоо энэ жил энэ томтлогоотынхоо цувралын бас 5 дахь анги буюу одоо яг дэлгэцийн бас бүтээл бид нар бас яг хийхээр ерөнхийдөө энэ намар зураг авалтын ингээд зориод бас ажиллаж байгаа. Яг хүмүүс одоо эцэг эхчүүд ч юм уу хүүхдүүд бас хүсээд байна л да. Энэ киноныхаа үргэлжлэл нь одоо ер нь хизээ гарах юм бэ, тэ? Бас хүүхдүүд ингээд хүлээгээд байна. Айгүй хөөрхөн тийм хүүхдүүдэд урсамжтай, сургамжтай ийм кино байсан. Тэгэхээр одоо төгсгөлийн анги гэж байгаа юу ч гэдэм үү? Асуугаад байгаа учраас энэ жилдээ багтаагаад бид нэр киноныхаа 5 дахь анги буюу одоо сүүлийн төгсгөлийн ангийг хийхээр ингээд зохиол бэлэн болцсон. Тэгээ одоо бэлтгэл ажил гэдэг ч юм уу ингээд явж байгаа. Тэгээд энэ намар зураг авалтын хийгээд ерөнхийдөө энэ намар 26 оны одоо дамнаад тэгээд дэлгэцийн бүтээл болж гарах байна. За бичээтэй холбоотой гэх юм бол маш олон дурсамжууд байгаа шүү дээ.
дээр үуч нэг улаан цаастай сансар гэж бичэн гардаг ус бидний хүүхэд багт те. Одоо тэр чи одоо 87 8 оны алд тийм үү. Цэцэрлэгт байхдаа л идчихсэн шүү дээ. Тэ. Тэгээ тэрний чин дараа нөгөө нэг янзаг гэж бичэн байлаа те. Тэгээ нэг одтой бичэн гэл нэг одоор нэг ингэж иддэг зүс гаргаал те. Эсвэл бөөрөнхий ойл нөгөө бөөрөнхийг ойл ингэ мэрэл иддэг. Манай нэг багын найзын аав ээж нэг бичэн зардаг гэсэн. Бүр хайрцагтай ингээл хураацсан. Тэгээд нөгөө бичээнээс нөгөө гэрт нь ороод айгүйх нөгөө гордол зогсчдөг. Тэгэл байж итэл нөгөө бичээнээсээ заримдаа нэг өгнө. Тэгэл нөгөөх нь аваад хүүхд байх тэгэл бичээн л иддэг байлаа шүү дээ. Ер нь бол би чи ер нь багаас их хамттай юм дуртай. Бичээн, чокопай, за тэгэл зайрмаг гэдэг ч юм уу. Эсвэл конт, супер конт гэдэг ч юм уу. Ер нь бол айгүйх бичээ иддэг. Тэгээд бичээний чинь бас ингээд нэг нэгээр нь ингээд идэх жоохон тиймэрхүү. Хоёроор нь юм уу, гурваар нь давхарлаж байгаад норгож байгаад иддэг. Тийм бас гоё хүүхд насны дорсон байна. Аа? Чи сая нэвтрүүлэлт орохоос өмнө шийдсэн шүү дээ. Яа, дахиад шийдэх юм уу? Жоохон дэвччих заяа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Bonobon. Bonobonоор хайраа илэрхийлье. Ивент тэтгэгч Cream O хавч урахтай жигмэг амт бүрийг мэдэр. Хичээнэ ингээд өмнө нь болохоор ингээ амны хажууд тавьж байгаа ингээ амаараа ингээд аваш. Аав нь болохоор духан дээрээ тавьж байгаа. Доош талаад ам дээр хин төрөж бичээнэ амдаа эсэнд бэлэг. За миний хөө ингэх юм бэ? Ингээд энд ингээд тавих юм байна. Тэгээ ам руугаа хийх юм биш үү? За юу. За. За гараа оруулах чадахгүй ингээ ам руугаа хийж чадахгүй. Аав нь духан дээрээ тавих юм байна. За юу. Аав нь ингэчих юм байна. За. За, идгүү. Аав нь гачлаа. Чи гараа оруулчлаа шүү. Гараа оруулчлаа шүү чи. Гараа оруулчихлаа би сая хараагүй. Эсвэл өөрөө идчихсэн үү? Аа? Өөрөө идсэн юм уу? Миний хүү чадчихсан юм уу? За миний хүү ингээ гоё бичээний идсэн болохоор яадаг чи ингээ гоё бэлэг өгч байгаа юм шиг. За юу. Окей. За. Заав энэ захааг нь уншия те. За. Өнөөдрийн хүндэт зочдод амттай дурсамж гэж. Энэ жижигхэн модон хайрцагт өнөөдрийн багахан цаг хугацааг хамгийн хайртай хүнтэйгээ өнгөрүүлсэн дурсамжаасаа нандинан хадгалахад зориулагдсан билээ. Энэхүү хайрцаг нь таны дурсамж, мөрөөдөл, хайр, итгэл, найдвар бас өнөөдөр өнгөрүүлсэн цаг үеийн аз жаргалтай мөчүүдийг илэрхийлж буй юм а. Ирээдүйд та бүхэн хайрцгийг нээх мөчөд өнгөрсөн цаг үеийн дулаан мэдрэмж, хайрыг эргэн дурсаж чадна хэмээн найдаж байна. Хайрцаг доторх бүхэн таны сэтгэлд дурсамж болон үлдэх болтугай. Хүндэтгсэн сэнийг дэлгэц. Амттай дурсамж нэвтрүүлэг Oreo амт бүрийг мэтрэгч. Кремо гэж юм уу? Тэ? 2025 он гэж. За хойно дурсамжаа биччихв. За. Мы пишем. За ингээд өнөөдөр амттай дурсамж нэвтрүүлэгт баг хүү эрдэмүүдтэйгээ оролцлоо. Тэгээд маш хөөрхөн бас хөгжилтэй дурсамжтай маш гоё байлаа. Тэгээд тоглолтынхаа дараа энэ бас нэлээд их ажлын ард гарсны дараа бас хүүтэйгээ юм синий телевизийнхаа амттай дурсамж нэвтрүүлэгт орж бас нэг өдрийг өөрхөн дурсамжтай өнгөрүүлсэндээ маш их баяртай байна. Тэгээд 2025 оны 6 сарын 10-ны өдөр синий телевизийн одоо энэ амттай дурсамж нэвтрүүлэгт ороод хүн маань бас төрүүлж бэлэг авлаа. Тэгээд энэ битсэн загтлаа энэ дотроо хийчээ. Тэгээд магадгүй одоо 1-р ангид орохт нь ч юм уу те. Одоо 2 жилийн дараа эсвэл 3 жилийн дараа ч юм уу 7 настай байхдаа задлаад өөрөө уншаад одоо уншиж чаддаг болсон байхдаа энийг ингээ уншвал бас их гоё тийм дурсамжтай юм болов гэж бодлоо. Тэгээд хайрцагт нь хийчих. Тэгээд за аав энийг ингээ захиагаа хийчихье. За чамайг 1-р анги сургуульд ороход чинь уншаа сурцсан баг чинь гоё задлыг загтөхөө энийг. За тэгээд синий телевизийнхэндээ баярлалаа. Маш хөөрхөн юм нэвтрүүлэгтээ бас урьж оролцуулсанд. Тэгээд утгагүй бас нэлээх ажлуудтай юм цаг хугацаа өнгөрч байна. Тэгээд нэг өдрийг бас хүүтэйгээ ингээд хамт өнгөрүүлж амттай дурсамж нэвтрүүлэгт оролцсондаа маш их баяртай байна.
Бай. Bye.